Тэр нь юу вэ гэх юм бол hero гэдэг өөрийн зориулсан гэж хийгдсэн ойлгоцсон гэсэн үг байхгүй юу? Яг нэг өөртөө таасан болгоцсон тийм custom made гэсэн. Тэгэхээр энэ цагийн инпут гэсэн юу гоё одоо хэлсэн гэдэг нь одоо юуцхан жигч юм уу тийм тэгээд доогоор юу баахтай юу зүгээр ингээд үгүй фан хийдээ тийм шинэ тохиолсон үедээ дотороо тийм чипи underwear гэсэн баггүй юм одоо тийм дотороо гэсэн баг тийм чипи гэдэг нь болохоор өснийх нь одоо эсвэл юу гэж байгаа байхгүй өөр хол тайнад гурван хүүхдтэй гэж хэлсэн байгаа гэдэг юугээ бэс галер гэж байгаа юм тэр баяр яг юм шүү. Тэр мараа хатсан яг нөө өөртөө тиймдээ тохирсон гэж бодсон. Яг тийм юм харин чадаа юм. Сахар үгээд байгаа. За тийм одоо яг угаасаа инвест гэж чинь одоо тийм их бүдээр яг хар ихтэй гэдэг байгаа юм. Тийм костюм жаа хаасан. Yes, and the user should тэгээд бүгд хизээ харагдаа вау би бодлоо. За байцаахан нэг юу шиг харагдаж байгаа мөртлөө яг нэг костюм юм шиг харагдаж байгаа. Тэгээд та нар ингээд артыг харангуй ингээд тийм байгаа юм. Томборч хасан зэрэг ингээд костюмынхаа одоо хоёр хацуугаар ингээд ичсэн юм шиг гэж харагдаж байгаа. Тэгэхээр өөрөөр сонир байсан. Тэгээд өмсөн болсон гэсэндээ аягүй зөгцчихсэн яг цагаан харууг хослуулсан юм өгтэй үлэсгэдэг бодлоо өмссөн байсан. За тэгээд дараагийн ярих outfit болохоор Zendaya-гийн outfit байна. Zendaya Louis Vuitton-ыг төлөвлөсөн байна. Тэгээд 3 юм одоо хэсгээс бүрдсэн 3 piece Louis Vuitton-ыг зөвлөсөн байна. Тэгээд энэ болохоор cream colored tuxedo тийм цагаан кремний өнгөний тийм tuxedo буюу одоо яг ихтэй үздэг костюм гэж байгаа тийм tuxedo гэж яриад. За тэгээд tuxedo өмссөн. Тэгээд white brim hat тийм айгуу тийм том балхан байсан. Зендаягийн одоо сэтгэн гэсэндээ яг л энэ типтэй үнэхээр зохицсон гэж би бодож байгаа. За дараагийн ярих celebrity болохоор Jenny байна. Jenny Chanel brand-ийг төлөвлөж ирсэн байгаа. Jenny бол ойрын хэдэн жил бол үнэхээр яг Chanel-ийн юус царайгаа явж байгаа шүү дээ. Юустэй бүр том ивент тохиолдож Chanel-ийг очиж байдаг. Тэгээд Chanel-ийн айгуу тийм гоё зүүн юу хийгээ таксиро гаун. Тэгээд энэ гаун нь болохоор шүү дээ. Яг одоо зохион бүтээгч одоо Chanel-ийг зохион бүтээстэй founder бол Coco Chanel одоо зориулсан Coco Chanel-ийг харуулсан тийм paid homage to Coco Chanel ийм outfit байсан. Тэгээд өөрөө Jenny хийжсэн энэ outfit яг л нэг Chanel-ийн 20-ад оны 30-ад оны яг тийм үеийн загварыг харуулах гэсэн юм outfit гэсэн. Тэгээд доогоороо яг ганцхан гэсэн болохоор яг энэ том виг шиг мөртлөө та нарыг урьдчилан харангуй тийм бисквиттэй огохоо байгаа. Тэгээд яг тэр доторхыг харангуй өвөг байхгүй байсан тийм. Тэгээд юу гоё таарсан шоудыг гарчихсан. Өөрөөр яг юм юу болчихсон. Одоо сорчин зүйл болчихсон. Тэгээд аюу тийм зүүн болгаатай тийм. Би Jenny-гийн outfit-ийг хараад юу санагдаа. Та нар яг юу мэдэж штэ. Britney Spears-ийн Radar гэдэг тэр програм юу штэ. Rose болохоор Anthony Vaccarello-гийн outfit-ийг өгсөн байна. Тэгээд харугийн suit тийм костюм байсан. Гэхдээ аюулгүй сонирхолтой болгож өгсөн зүйл нь юу гэх юм бол миний хувьд хашаар одоо тэр suit-ийнхаа тийм костюм бижакныхаа дээр бүр нэг тийм юм өгчихсэн байгаа. Тийм одоо cape шиг аюул тийм урт одоо баг пальто шиг ч юм уу тийм аюулгүй зөв арга хийжсэн. Тэр нь аюул гоё арга хийжсэн гэж хэлэн. Тэгээд тэр байхгүйсэн бол зүгээр ингээд тэр костюм бижакнаас аюул тийм өчтэй шатаа. Тэр нь болохоор аюул гоё хийжсэн. Түүнээс нь гадна яг тэр бүдүүнийхэн зүйл тэр одоо тайм бас аюул тийм зөв хийжсэн. Гэхдээ үгс тасаад мейкапныхаа хувьд болохоор аюул тийм энгийн
natural makeup тэгээд өөрийнхөө зүгээр одоо байдлыг төрлийн одоо байдлыг хүснээ зэсдэг хийсэн байдаг ерөөсөө тийм илүү тавтай амар extravagant бол хийгээгүй байсан. Тэгээд дараа нь Doja Cat-ийг ярьцгаая. Doja Cat болохоор Marc Jacobs brand-ийг төлөвлөж очсон байгаа. За тэгээд үнэхээр ганцхан санагдав вау. Тэр харагдчихсан. Ягаад гэвэл угаасаа та ингээ outfit-ийг харахад яг 80-аад оны тийм vibe харагдчихсан. Тэр стилийг харагдчихсан. Тэгээд заснахаа өснийхээ заснаас тэгээд өөрийгөө 80-аад оны хүмүүсийн өгснээс харагдчихсан. Тэгээд тийм custom яг өөртөө зориулдаг хийгдсэн тийм одоо тэгээд яг 80-аас expression авсан тийм outfit байгаа. Тэгээд jacket нэг нь амар тийм